Бид усчууд уулзалт цэнгүүний хүндэт зочид маань үргэлжлэн ирсээр байна. Нутгаа гэсэн халуун сэтгэл өөрлөн ирсэн танд баярлалаа. Нутаг ус анхан дүүсийнхаа талаар та бас товсож яриач нутгийн ард түмэндээ мэдлэгээ төвшүүлж. За нутгийн анхан дүүстэй мэдлэгээ төвшүүлж байна. Одоо цаг хугацаач хурдан явж байна да. 90 жилийн байгаа тэмдэглэхэд бид нар бас ингээд уулзгийн жис одоо 100 жилийн сайхан баяр болсон. Одоо энэ жилийн аяга бас нутгийн ах дүүнээр нийлж байгаад орон нутгийн удирдлагуудтайгаа баяраа сайхан тэмдэглэх байх. Тэгээд энд одоо биж нутгийн усныхаа танд хүмүүс ах дүүнстэй уулзаж байна. Сайхан байна. Түүхт ойд оролцох тухайд та нутгийн ахын дүүстэй юу гэж одоо онцолж хэлэх вэ? За зуны дэлгэр сайхан цагаар ой болд гэж одоо бүгдээрээ нутгуудаа зорцгоё. Ах дүүгээрээ хэдүүлээ нутгаараа нуугаараа нийлж яваад очиж нэг нутгадаа сайхан наадаад, нутгадаа сайхан амарч яваад тэгээд л одоо эцгэн бүгдээрээ өргөнөөр оролцохыг л урьж байна да. Таны хувьд бас улсын хурл засгийн газрын гишүүнээр ажиллаж исэн хүн тэгэхээр увсгаас гаралтай олон эрх хүмүүс яг нийгмийн өөрчлөлтийг авчрахад тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүс байд юм байна. Энэ тухай онцолж та тухайн үед ажиллаж байхдаа ямар одоо ажил хөдөлмөрийг хийж ав тэрийг нутгийнхантайгаас товцож хуваалцаач. Яг үгүй ер нь бол нутгийнхаа зүгээс зохион байгуулж байгаа ажил боломжтой хэрээр оролцоод бариад тэгээд явдаг. Атах дүүг дэмжээл уриалал бариад тэгээд явдаг. Хамгийн одоо тод би бол өнгөрсөн 90 жилийн ойл да. 90 жилийн ойд манай цэнцүрэн засаг дарга байсан. Бид нэр голлож одоо мама комиссын дарга тавьсан. Тэгээд бид нар яг нэг аймаг болгоны нэг болоод бохирлаа тэгээд өнгөрчдөг мөр урдаад арай жах өөр үсгэе гэж яриад тэгээд нөгөө Ус аймгийн 90 жилийн тэгээд Монгол бүхэн баяр гэдэг ийм давхар юутагаар албасын нэртэй тэмдэглэж их аваргынхаа цогцлуудыг бүтээж тэгээд гадна дотноос ирсэн улсын цолтой хөгжүүдийг бас тусгайлж хүндэтгэл үзүүлсэн. Энэ бол бас манай наадам манай ойн талаар ярих юмтай ганцхан устай биш. Ер нь улс даяараа яригдсан сонирхолтой тийм наадам болсон. Тэгээ энэ жилийн наадам бас тийм байхаа гэж найдаж байна. За баярлалаа. Таныг нутгийн хамтан хүлээж байна. За баярлалаа.